За хуулийн төслийг дэмжиж байгаа. Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл харин анхны хэлцүүлэгт орж ирэх гэж баггүй хугацаа өнгөрлөө. Бид энэ хуулийг аль болох хурдан батлах ёстой. За өнөөдөр өөрсдийгөө хянах чадвартай нас биеинд хүрсэн хүмүүсийн хэрэглээний асуудал бол дараагийн асуудал. Яг энэ тамхины энэ электрон тамхины өнгө үнэр амтанд дээр нь хямдхан байгаад нь хууртаж хэмжээ хязгааргүй үр дагаврыг мэдэхгүй хэрэгжилж байгаа энэ хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал хамгийн ноцтой асуудал болоод байна шүү дээ. Энэ эрүүл мэндийн салбарын уушигны мэрэгжлийн эмчнэр бол яг үндэ үгээ хэлж аргаа барьж энэ асуудалд анхаарч өгөөч гэдгээ эмэгтэй гишүүдэд уламжилж дамжуулж байна. Тэгэхээр энэ тамхины хяналтын хуулийг дааж орж ирж байгаа бусад хуультай холбоотой гэдэг юм уу? Зарим нэг зүйл заалт өөрчлөх асуудлууд мэдээж улсын хурлын гишүүдийн бүрийн эрхийн асуудал. Зарчмын зөрүүтэй саналаа гаргаад саналаа уруулахад шийдэд явах хэрэгтэй. Яг энэ хуулийн хэрэгжилтийг хангах хугацааг 1 сарын өмнө ч гэсэн бид нар гаргаж иж хэдэн мянган хүүхдийн амьдрал эрүүл мэнд цаашдаа Монгол улсын ирээдүйн иргэд энэ улс орныг авч явах үр хүүхэд эрүүл сарвал байх уугүй юу гэдгийг л бид нар өнөөдөр ярьж байгаа гэж бодож байгаа ш. Бид яг энэ хуулиар бүгдийг шийдэж чадахгүй л дээ. Нэг хэсэг нь худалдаж авах бах үнэтэйгээр нь. Гэхдээ л хавтгаарсан хэрэглээг бууруулах хамгийн ихний алхам бол энэ л байна ш. Үүнийг дагаад цаашдаа энэ төр захиргааны байгууллагын зүгээс тавьдаг хяналт, стандарт, норм дүрмийн мөрдөлт энэ зүйлүүдээ бол сайжруулах зайлшгүй шаардлагатай. Тэгээ би гайлын байгууллагаас надад бас асуулт байгаа даа. Одоо орж ирж байгаа номжмог гишүүн сая тодорхой хэллээ. Одоо орж ирж байгаа энэ электрон тамхи тэр төхөөрөмжийн дотор байгаа шингэнтэйгээ хамт орж ирэхдээ цахилгаан бараагаар орж ирээд байгаа юм. Нэг удаагийн тамхич гэсэн. Тэгээ яг тийм байхад цаашдаач бид нар цахилгаан барааны ангилалд байна гэж хариулаад суугаад байгааг би сайн ойлгохгүй байна. Энийг надад тодорхой болгож өгч. Цаашдаа бид нар энэ ангиллыг яаж өөрчлөх юм? Дагалдах төхөөрөмж буюу таны хэлээд байгаагаар тэр цэнгэлдэг төхөөрөмж чинь тогон залгадаг төхөөрөмж чинь дотроо ямар нэгэн шингэнгүүд ангаараа орж ирэхээр цахилгаан бараа байж болно. Дотор нь тэр шингэн нь орж ирээ тамхи болчиход байхад яхаараа цахилгаан бараагаар яваад байгаа. Тэгээ яг цаашдаа ийм байна гэж хэлж байгаа. Энийг би сайн ойлгохгүй байгаа. Энэ дээр тодорхой хариулт өгч. Гайл ерхий газрын барааны англи хэлцэн дарга чимгэрэл. За яагаад цахилгаан бараагаар ангилаад байгаа хэрэг энэ дэлхийн дахинда дэлхийн гайлын байгууллагаас цахилгаанаас цэнэг авдаг электрон янжуур гэдэг тусдаа английн кодыг гаргаж өгсөн. Энэ бол ганцхан Монгол ус хэрэгжилж байгаа биш, бусад улс оронд ч гэсэн хэрвээ цахилгаанаас цэнэг аваад нөгөө цэнэглэг шингэнээ дахин хийж цэнэглээд байдаг төхөөрөмжтэйгөө электрон тамхи болвол цахилгаан барааны ангил дотроо электрон тамхи гэж орж ирж байгаа. Хэрвээ шингэн нь тусдаа дангаараа худалдаанд орж арилжаалагдчихвэл энэ бол тамхин бүтээгдэхүүн, никотин агуулсан тамхин бүтээгдэхүүн буюу тамхин бүтээгдэхүүний ангилалд хамт орж ирж байгаа. Тийм учраас бид нар энэ дэлхийд дахинд гарсан энэ ангиллыг Монгол улсын үндэсний хэмжээнд бол өөрчлөх боломжгүй л гэсэн ийм саналыг юу хэлсэн маа хариултыг хэлсэн. Гэхдээ яг бид нар ч гайл ерхий газрын даргын тушаалаар энэ айгүй олон ангилалд өрөм журам гаргаал мурддаг шүү дээ. Яагаад энийг ангилж болохгүй вэ? Хэрвээ дотроо шингэнгүй орж ирж байгаа бол цахилгаан бараагаар аваад дотроо шингэнтэй байгаа бол энийг тамхи гэдгээрээ тэр та нар нэмэгдсэн нэмүү уртгийн татварч тооцдог, онцгой албан татвар тооцдог энэ ангил руугаа оруулах юмыг байгууллагынхаа та чинь баахан журмалдаг журмаараа хийчих болохгүй юм. Хэрвээ шаардлагатай бол энийг өөрчлөх эрх зүйн актыг санаачилж болохгүй юм. Яагаад заавал ийм байх ёстой учраас бид нэр ингэж явна гэдэг юм бэ? Би энэ юус ойлгохгүй. Дотроо шингэнтэй байгаа тамхиг захилгаан электрон захилгаан бараа ямаа энэ захилгаан залгадаг учраас гээд яг бид нар энийг ийм хайрцаг дотроос гарч чадахгүй гадны улс орны юмыг шууд заавал бид нар мөрдөх ёстой ийм байх ёстой гэж суугаад байгаа юм. Би энийг ойлгохгүй байна. Энэ дэр тийм боломж байхгүй мó? Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх боломж байхгүй мó? Цаашдаа ийм байна гэдэг чинь энэ хуулиар орж ирж байгаа зүйл заалтыг гайлын байгууллага мөрдөх боломжгүй гэж хэлээд байна уу гэж би хараад шүү дээ. Энэ дээр тодорхой тайлбар өгч. Би цаашдаа ч энэ ангиллаараа бүртгэгднэ гэдгийг чинь би асуугаад байгаа юм л та. За өрийн төвийн гишүүний асуултанд хариулъя. Энэ хуультай дагалдаж орж ирээд улсын хурлын тогтоол байгаа. Импортын барааны гайлын албан татвар хэмжээ өөрчилж байгаа энэ дээр ингээд харах юм бол энэ биткус үндэсний код, биткус код гэдэг энэ олон улстай гайлын байгууллага хэрэглэдэг код байт юм байна. За тэрүүгээрээ цаанаасаа
24 болон 85 гэдэг энэ кодууд дээр яг энэ электрон тамхины ямар төрөлтэй байгаагаас хамаарат хуваагаад ингээд ангилчт юм байна. Тэгээ 240412 код дээр бол нөгөө никотин агуулс нэг удаагийн электрон тамхи цэнэглэг шингэн орчдөг. Тэгтэл 85-ын код буюу 854340 дээрээ электрон тамхины хэрэгс шингэний хамт тамхины цахилгаан халаагч дэрнэ гэд бас нэг юм дээр орчдөг. Гэхдээ код нь цаанаасаа тийм боловч бид нар энийг тамхи гэж үзэж байгаа. Тамхи гэж үзэж байгаа болохоор альбом гайлын альбом дотор нь бүгдээрээ адилхан 30% болж тавигдж байгаа. Тамхи гэж үзэж байгаа болохоор яг энэ кодоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдэд бүгдээрэнд нь онцгой албан татвараа өгж байгаа. Монгол улсын хувьд энэ бол тамхин бүтээгдэхүүн. Гэхдээ кодын ангиллын хувьд олон улсын битгүүс кодоор хоёр ингэж өөр ангиллалд орж ирж байгаа. Энэ нь хянах боломжтой. Энүүгээрээ яваад бид нар яг тамхин бүтээгдэхүүн бүгдээрэнд нь адилхан гайлын албан татвар, онцгой албан татвар нь тавигдаад явна гэсэн үг. Яг хөө ингэж хэлээд байгаа байхгүй юу? Би наадхыг бол энэ одоо заалтыг мэдж байна амжимд байгаа. Яг энэ заалтыг одоо хуулийн төсөл батлагдаад орлоо гэхэд энэ орох ёстой шүү дээ. Гэтэл гайлын байгууллагаас болохоор бид өнөөдөр одоо тогон залгадаг учраас цахилгаан гэдэг ангиллалд авч явж байгаа. Цаашдаач бид нар энэ ангиллаараа авч явна гэж түрүүн хариулчихлаа л дээ. Тэгээд би тэрэн дээр л асуугаад байгаа байхгүй юу? Хууль батлагдаад гардаг. Гэтэл гайлын байгууллага чинь бид олон улсынхаа энэ худалдааны одоо энэ виткус код мод энэ юма барих ёстой гэд ингээд яваад ах юм биш үсттэй. Энэ дэр зөрчил үүсгэх гэдэг юм биш үсттэй гэдэг юм ил асууад. Гайл ерхий газрын барааны англи хэлцэн дарга чимгэрэл энэ өөрөө бараг тодорхойлох кодлох уялдаа системийн олон улсын конвенцээр энэ одоо барааны английн код бол зохицуулагдаж явж байгаа. Тэгэхээр Монгол улс 1991 онд энэ конвенцэд нэгдэж орсон. Гэхдээ бид нар үндэсний кодынхаа түвшинд бол задрагаага хийгээд энэ хууль хэрвээ өргөн баригдаад батлагдах юм бол гайл ерхий газрын даргын тушаалаараа үндэснийхаа зохицуултыг хийгээд явна. Харин яг нөгөө хамтдаа орж ирж байгаа цахилгаанаасаа цэник авч ажилдаг тэр бүтээгдэхүүн маань олон улсынхаа английн кодоор яваад үндэсний хууль тогтоомж дээр онцгой албан татвартай амьдар бид нар үндэсний кодыг хоёр задрага хийж өгч байгаа. Тэгэхээр гайлын байгууллагын хувьд бол улсын хилээр орж ирж байгаа тохиол ямар нэгэн асуудал гарахгүй. Энэ өөрөө цаашаа конвенц учраас бид нар конвенцийнхаа зүйл залтын дагуу нийцүүлж явж байгаа л гэж ойлгож байна. Аль нь ерөөсө бүгд конвенцийн зүйл залтаар зохицуулагдаж явж байгаа учраас бид нар цаашдаа ч бас ингэж явна гэж хэлсэн байгаа. Би нэг тодорхой асуултыг ган зориг шинжээчээс, эрүүл мэндийн яамны ган зориг шинжээчээс тодорхой асуулт асууя. Та хоёр ч гишүүний асуултан дээр яг нэг судалгааг хэллээ. Өөрөөр хэлбэл янжуур тамхи электрон тамхинаас илүү хор хөнөөлтэй юм а гэдэг зүйлийг хэллээ. За энэ судалгааны их усүр яг хаанаас хийсэн ямар судалгаа вэ гэдгийг хариулж өгөөч. 1. Хоёрдугаарт таны 2 удаагийн асуултанд хариулж байгаа 2 хариулж хоорондоо зөрүү явчлаа. Эхний асуултан дээр та никотин гэдэг бол никотины асуудлыг яриаг юм а. Бусад эрүүл мэндэд хортой асуудлыг яриад байгаа маа гэд бусад зүйлсийн бахан агуулга ярьлаа. За тэгвэл никотин эрүүл мэндэд хоргүй юм уу гэж. Гэтэл хоёр дахь асуултанд хариулахдаа никотин агуулаагүй бүтээгдэхүүнээс татвар авах шаардлагагүй гэжлээ. Тэгэхээр энэ одоо электрон тамхич никотин агуулаагүй юм уу? Яг юу гэсэн? Энэ ойлгомжгүй юм. За уучлаарай наранжаа нараа гişүн би өөрөө цагт асуултаа асууч. Тэгэхээр энэ дээр тодорхой хариулт өгч. 1-дүгээрт. 2-дугаарт эрүүл мэндийн яамны хийсэн судалгаа гэдэг хариулт хэрвээ гарвал надад судалгааны арга аргачлаа тодорхой хамар хүрээгээ тодорхойлж өгч. Дээр нь төсөө мянган орны дарга тавих хүсэлт байна. За яг энэ чиглэлээр хийсэн судалгааг саяны одоо ган зориг шинжээчийн ярьж байгаа судалгааг аль биесээр авч өгөөч. Байнгын орны гишүүдэд энэ мэдээллийг авч өгөөч. Тэгээ энэ судалгааг бас аваад харчих нь зүйтэй байхаа гэж бодож байна. За дараагийн асуулт би гайл ерхий газраас бас тодруулмаар байна. За мэдээж энэ тамхины агуулж байгаа никотины хэмжээнээс хамаарат одоо утаа тамхин дээр бол ялгаатай байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр одоо электрон тамхи дээр гаргачихсан харьцуулсан судалгаа гайлын байгууллагын хэмжээнд ямар судалгаа үндэслэлт судалгаа байна уу? Эрүүл мэндийн яамны шинжээчдийн хэлж байгаа байр суурин дээр мэрэгжлийн гайлын байгууллага ямар байр суурьтай байгаа? За энийг сонсчод тодруулъя. За гайлын төлөө бүртэн дарга Зэрэмчимд. За өрөмтэй гишүүний асуултанд хариулъя. Түрүүн хэлсэнтэй янжуур тамхи электрон тамхинаас одоо явгаар ялгаатай вэ? Одоо юу хортой асуудлыг ярьсан. За хэдүүлээ ганцхан жишээн дээр авч үзье.
Change гэдэг тамхин бүтээгдэхүүн янжуур тамхин дээр никотин 0.3 мг ширхэг. Нэг ширхэг тамхин 0.3 мг байдаг шүү. Тэгвэл 3%-тай 3%-ийн никотин агуулсан веб тамхин дээр 22 мл энэ веб тамхин дээр 3% процентыг бид нар миллиграм килограммыг процент руу шилжүүлэх юм бол нөгөө 3% чинь 3000 миллиграм болно шүү гэж хэлмээр байна. 3000. За тэгээд бид нар өнөөдөр 30 мянган соролттой одоо веб тамхи 22 мл 3%-ийн никотин агуулсан гэдгийг чин бүрэн гишүүн манай лаборатори дээр очиж байгаад бид нар за энийг шилжүүлж үзсэн. Тэгэхээр нэг ширхэг соролтонд 560-аас 600 мг тийм ээ никотин очихоор байгаа. Тэгэхээр хэд дахин их вэ гэдэг нь энэчнээс харагдана. За хоёрдугаарт нь янжуур тамхин дээр байгаа никотин бол ургамал гэдэг юм дотор нь өөрт нь байдаг. Никотин бох гэдэг юм өөрт нь байдаг юм байна. Харин электрон тамхин дээр орж байгаа веб тамхи дээр орж байгаа никотин бол нийлэг аргаар гаргаж авсан төв мэдрэлийн системд нөлөөлдөг ийм химийн бодис. Шингэн юмыг өнөөдөр яаж байгаа вэ гэхээр ууршуулад уурсан тэр хийн гарахаараа утаа гараад тамхи татчих байгаа юм шиг мэдрэмж төрөд байгаа. Тэрнээс энэ бол нэг тийм одоо тамхи шатаад ч юм уу тамхины ургамал шатаад гарч байгаа утаа биш шүү. Энэ хоёр өөр юм яриад байгаа юм шүү гэд. Энийг би яг хими одоо шинжилгээ хийдэг шинжээчийн хувьд тайлбарламаар байна. Тэгэхээр би хим технологич мэргэжилтэй. Тийм Монгол улсын химийн зөвлөх инженер юм хүн байгаа. Одоо галлийн байгууллага би 28 жил галлийн лабораторид ажиллаж байгаа. Ийм за дээрэс нь одоо веб тамхин дээр түрүүн хэлсэнтэй янжуур тамхин дээр мэдээж хэрэг бох никотин гэсэн ийм үзүүлэлт байгаа. За дээрэс нь мэдээж хэрэг юуны нүүрс хүчлийн одоо хий байгаа утаа татахаар. За тэгвэл бидний шинжилгээ хийгээд тогтооцсон найрлага бүрэлдэхүүн дээр байгаа юм дээр веб тамхин дээр болохоор глицерин, пропилен гликол за дээрэс нь амт үнэр оруулагч химийн бодис нэмсэн байгаа. Тэгэхээр никотинаас гадна өөр бусад химийн бодисууд нэмсэн байгаа. Тэр нар маань халаад ирэхээр өндөр градуст гараад ирэхээрээс олон одоо химийн бодис бол сална. Тэгэхээр тэр гарч байгаа салж байгаа тэр химийн бодисод үүсэж байгаа хорт нэгдүүлсэн эргээд хавдар үүсгэх ийм магадлал байна. Эрүүл мэндийн яамны эрдэм шинжилгээ судалгаа хариуцсан шинжээч Ганзэрэг байна. За өрөнтэй гишүүний 3 асуултанд хариулъя. За эхний асуулт нь бол судалгааны одоо тийм нотлохоонуудыг асуусан. Тэр зэрэг нэлээд олон би энд за их усрнө. За бүр хамгийн томоос нь эхлэе. Солонгос улсын когорт судалгаа байгаа байхгүй. Тэр когорт судалгаа нь болохоор зэрэг 2025 онд хэвлэгдсэн судалгаа байгаа. Тэгэхээр зэрэг энэ судалгаа маань ямар судалгаа байгаа вэ гэвэл тэр хэлэхгүй эсвэл би нэгэн нөгөөт нь бол Японы нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тий их усрууд нь бүгдээр байгаа. Би энд танд файлаар өгсөн ч болно тийм байгаа. Тийм. Мөн одоо Америкийн хамгийн бас нэг том судалгаа бол бас байгаа. Америкийн нэгдсэн улсын хүнс эмийн агентлаг гэж ярьдаг, FDA гэж ярьдаг. Энэ бол одоо нөгөө яриад байгаа халаадаг тамхи буюу одоо хит табака гэдэг байгаа. Тэрэн дээр сая 2026 оны энэ 4 сард том зөвшөөрөл өгсөн байна. Тэр зөвшөөрөл дээр за би эхний тодруулга Ганзэрэг шинжээчээс асууя. Тэгэхээр за нэгдүгürt энэ судалгаа бол эрүүл мэндийн яамнаас биш гадны байгууллагуудын хийсэн олон улсын судалгаануудын дүн байгаа юм байна. Материалуудыг авч нэгдүгürt үзье. Хоёрдугаарт халаадаг тамхи, электрон тамхи хоёр ижлэх нь үү? Та бол халаадаг тамхин дээр жишээ аваад байна шүү дээ. Гэтэл бид бол электрон тамхины асуудлыг яг ярьж байна. Энэ хоёр ижлэх нь үү ялгаатай юу? за эрхэм гишүүний асуултанд хариулъя. Халаадаг тамхи, электрон тамхи хоёр бол ялгаатай. Халаадаг тамхи гэдэг маань болохоор зэрэг одоо ийм тусаа ганс ашиглаж тэгээд яг одоо юуны тамхины навчнаас найрлага үндсэн найрлага нь тамхины навч. Тэгээ яг одоо нөгөө сигарет буюу одоо янжууртай төстөө тэгтээ бүрэн шаталт хийдэггүй 950 ч юм уу 1000 градус хүртэл хардаггүй зүгээр 350 градус халаад зүгээр тэр юуг нь никотин ууршуулад сороод авдаг тийм тамхи байгаа. Электрон тамхи гэдэг маань нөгөө шингэн дотор байгаа никотин. Нөгөө шингэнтэй нэг тийм картриджтай шингэнүүд байгаа. Тэрийг хэлдэг. За аэрозол тийм. Ханти би яагаад энэ дээр халаадаг тамхины жишээ ярьсан бэ гэвэл энэ юм байгаа. Японы хийсэн судалгаагаар нөгөө 3 төрлийн тамхи судалсан судалгаа байгаа байхгүй юу? Нөгөө
Гэхдээ харин тэр зэрэг тэн дээр энэ ямар ярих гэдэг нь юм байгаа маа. Халаадаг тамхинд ийм эрсдэлтэй тийм бүтээгдэхүүнүүд байна. Тэгвэл юунд янжуурт ийм эрсдэлтэй. За угцаа дууссан та судалгаагаа бичгээр дараа нэгөр. Нэг байгаа л. За өөрийн тэг гişүн тодруул. За би сүүлийн тодруулга Цэрэн Чимэд хэм технологич танаас асуух гэсэн. За энэ сүүлийн тодруулга болохоор таны би асуултын түрүү хариултыг гүйцээх гэдэг юм л та. Тэгэхээр би бол ингэж ойлголоо таны хэлж байгаагаар. Электрон тамхинд байгаа үзүүлэлт бол утаа тамхин дээр нэмэх нь гэд ийм хими элементүүд байна. Тэгэхээр энэ бол хоёр одоо мэрэгжлийн хүний үг зөрөөд байна л гэж би хараад байна л та. Тэгэхээр электрон тамхи бол таныхаар Цэрэн Чимэд инженер таныхаар бол илүү хохиролтой байх гэдэг. Илүү хор хөнөөлтөй байх гэдэг. Ган зэрэг одоо эрдэмтний судлаачийн хэлж байгаагаар бол эсрэгээрээ тайлбар яриад байдаг. Тэгээ энэ дээр та ямар байдлаар хариулт өгөх вэ? Би таны хариултыг гүйцэтгэжээ гэж бодож байна. Түрүүний ярьжсэн асуудлыг. Би асуултаа асууж нарант нараг гүшүнэ. Миний цаг. Ер нь бол нөгөө янжуур тамхи гэдэг маань түрүүн билсэн тамхины ургамлаас одоо бэлдээд гаргаж ирсэн тамхи юм аа. Тэгэхээр энэ дотор болохоор никотин бох гэдэг юм баг ёстой. Тий, никотин бох гэдэг юм. Биш. Янжуур тамхин дээр. За, электрон тамхи буюу вебтэй энэ тамхин дээр болохоор нийлэг аргаар гаргаад авсан одоо никотин гэдэг бодисон дээр дээрээс нь пропилен гликол гэдэг химийн уусгагчийг уусгаад дээрээс нь гэлцрийн нэмээд дахиад амт оруулагч бодис нэмсэн ийм химийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн юм шүү л гэж хэлдэг. Хоёр ийм л өөр. Тэгэн гутлаа янжуур тамхин дээр болохоор 0.3 мг бичээд ширхэг гэдэг бол одоо веб дээр болохоор 3% гэдэг үг байгаа. 2%, 3% никотин агуулсан гэдэг үг байгаа. Энийг л би ялах гэсэн. Нэг нь 0.3 мг ширхэг шүү. Нөгөөх нь 2-оос 3. За асуултаар сууж хариулт авч дууслаа. Хуулийн төслийн 2 дугаар зүйл дээр улсын хурлын гишүүдээс урьдчилан бичгээр санал ирүүлээгүй байна. За хуулийн төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байна уу? За би асуулт асуухгүй саналаа хэлчихье. Никотин агуулсан электрон тамхи өнөөдөр онцгой албан татваргуул явж байгаа шүү дээ. Тэгэхээр ажлын хэсэг бол мэдээж энэ байнгын орон дээр сонсч иж ажлын хэсэг л явах хэрэгтэй байх л да. Уучлаарай Чимүрэн гишүүнэ. Ажлын хэсгийн дарга саналаа хэлье. Мэдээж таны яриад байгаа энэ байнгын хорооны мэрэгжлийн байнгын орооноор татварын асуудлыг ярихын тулд хор хохирлын асуудал нөлөөлөд эрүүл мэндэд нөлөөлөд байгаа хор хохирлын асуудлыг ярьж ижил татвар нь ялгаатай байх юм уу адилхан байх юм уу гэдгийг ярих байх л та. Уучлаарай эрхэм гишүүдээ би үгээ хэлчихэ. Тэгэхээр энэ ялгаатай байх уугүй юу гэдгээс чи хамаарч татвар чинь ялгаатай байх юм уу гэдэг юм яригдах гээд байгаа учраас ажлын хэсэг бидний хүлээх биш харин бид ажлын хэсгээс бодиттой дүгнэлтэл авмаар байх яг үнийг хэлэхэд. Яа тэгэхээр өнөөдөр орж ирсэн хоёр ажлын хэсэг дотор орж ирээд байгаа Чимүрэн дарга. Та ажлын хэсгийн дарга алга байна. Ажлын хэсэгт орж ирээд байгаа эрүүл мэндийн яам, гайлын төв лабораторийн одоо мэрэгжлийн хүмүүсийн санал дүгнэлтүүд хэлж байгаа тайлбарууд зөрөөд байна. Би энэ хоёр нэг нь хүний их хэмж эрүүл мэндийн яамны шинжээч байна. Нөгөөх нь гайлын ерөнхий газрын лабораторийн одоо дарга эрхлэгч нь байна. Би энэ хоёрын хүний үгэнд эргэлцэхгүй байна. Аль аль нь өөр өөрийн мэрэгжлийн үднэс хэлж байгаа бах. Би үүсэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд яг энэ асуудлыг ажлын хэсэг дээр ярьж орж ирэх хэрэгтэй байсан юм шүү. Өнөөдөр ажлын хэсэгт орж ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн би энд байгаа гэж ойлгож байгаа. Ган зориг шинжээчийн хувьд ч тэр Цэрэн Чимэд лабораторийн даргын хувьд ч тэр. Тэгээ би эндээс нэг зүйлийг хэлэх гэж байгаа нь ямар асуудлыг ярих гэж байна гэхээр Улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 9.16 21.25-д 2 заалт бий. Чуулганы хуралдаанд оролцож байгаа албан агчид үнэн зөв мэдээлэлээр хангах ёстой. 9.16-гийн дагуу хоёр одоо мэрэгжлийн хүн хэлсэн үгнийхээ одоо түрүүн хэлсэн тайлбарууд дээр миний асуултанд хариулсан судалгааныхаа дүгнэлт тайлбарууд дээр хоёр эсрэг тесрэг ярьсан зүйлээ албан ёсоор бичгээр гаргаж өгөө. Байнгын орны даргууны бичгээр авч өгөө. Бид аль нэг талд мэрэгжлийн хүний үгэнд одоо судалгаанд итгэх ёстой. Тэрийг барих ёстой. Тэгж шийдвэр гаргах ёстой учраас гишүүд өөрсдөө дур мэдээ шийдвэр гаргаж байгаа юм байхгүй. Судалгаа дүгнэлтийг харж шийдвэр гаргах ёстой.
Тэм учраас хоёр одоо мэрэгжлийн хүний хэлсэн хариултын арын судалгаануудыг их усруудын аль биесээр авч өгөө байнгаараа. Энэ дээр би зүгээр одоо ингэж хариулт аваад энэ банги орооны минутаараа үлдээхгүй судалнаа. Хинэн үний яриад хинэн зөрүүтэй яриад байгаа. Ойлголтын зөрүү байгаа юм. Энийг гаргаж харъя. Ажлын хэсэг ч гэсэн энэ дээр энэ асуудлаа нэг талд нь яг энэ одоо ажлын хэсэгт орж ирж байгаа бүрэлдэхүүн өөр юм яриа суугаад байгаад эцэлж орж